Сайн байцгаана уу? Та бүхэндээ нөхөө видео үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө видеогоор би та бүхэндээ Австралийн шилдэг сургуулиудын нэгийг танилцуулах гэж байна. Хэмжээний нууртай усан ориглоортой. Энэ сургууль бол Bond University. За Bond их сургууль гэхээр Австрали дахь монголчуудын маань хувьд болохоор комедиан Идэр од хуулийн сургуульд нь сурч исэн сургууль гэдгээр маш сайн мэддэм байлээ. За тэгээ энэ сургууль маань 1987 онд үүсгэн байгуулагдсан. За Австрали улсын хамгийн алдартай аялал жуулчлалын хот гэгдэх Gold Coast буюу Алтан эргийн үзэсгэлэнтэй хотод байрладаг сургууль юм. Bond их сургууль нь дараах чиглэлээр эсэлтэй спорт, хууль, бизнес, санхүү, нийгэм болон дизайны чиглэлээр бакалавр, магистр болон докторийн хөтөлбөрүүдтэй эсэлт авч байна. Одоо төв кампус дээр нь хичээж байж байна. Йоо, гадна тал маань кино гэж байгаа. Гэртэн гадна л юм бүр юм гоё. Тэгээ голдоод хэмжээний нууртай усан ориглоортой. За тэгээд Bond их сургуульд сурсны нэг давуу тал нь яг бус сургуулиас давуу тал гэвэл гэж хэлж ёо амар нартай иш орж байгаа шүү дээ. Энэ нөгөө нэг төгсөөд оюутнууд нь ажлын байранд орох магадлал бол бүр бусад сургуулиудыг бодвол маш өндөр байдаг гэнэ. Ягаад тэгэхээр Bond их сургууль маань өөрөө тэр networking буюу connection талдаа маш сайн. Одоо имлгүүдтэй, мөн бизнесийн салбаруудтай харилцаа холбоо маш сайтай байдаг болохоор эдний сургуулийг төгссөн оюутнуудыг мөн ажлын байранд авах маш их дуртай байд юм байна. Суралцагч оюутнуудын нийт 90% сургуультаа сэтгэл ханамжтай байдаг талаар судалгаагаар гарчээ. Яг өдөр цайныхын цагаар ирсэн байна. Тэ хараа оюутнууд нь ой цайнд орж ин сургууль дээрээ ингээд цайны газар нь гэж штэ. Нэг ангид ойролцоогоор 10-аас 15 хүүхэд сурдаг бөгөөд эдгээр оюутнууд нь 7-оос 8 төрлийн үндэстнээс бүрдсэн байт юм байна. За яагаад ингээд Bond их сургуулийг сонгох ёстой вэ гэдэг дээр би та нарт нэг жишээ хэлье. Доктор, профессор багш нар нь бүгдээрээ Канад, Англиас ирдэг. Тэгэхээр энэ Bond-д сурж байгаа оюутнуудын хувьд ихэнх нь Канад, Англи, за тэгээд мөн Америк оюутнууд байд юм байна. Би та нарт ингээд видео үзүүлээд явж хад харж байгаа хэвчлэн айгуух шар оюутнуудтай. Тэгсэн ерөн бол ихэнх массыг бол энэ улсаас ирж байгаа оюутнууд эзэлдэг юм. За тэгээд багш нар нь өөрөө Англи болон Канад багш нар байд юм байна. Йоо та нарт миний нарталт байгаа энэ нуурыг хараа. Нэрээ үнэхээр бүр жаргаж сургаж гин хүүхдүүдийгээ тэгээд орчин нөхцөл бүх зүйл нь бол бүр үнэхээр гоё юм. За тэгээд хэдүүлээ татгшаа харцгаая. Bond их сургууль нь Австралид байрлах топ сургуулиудын нэг бөгөөд төгссөн оюутнуудын үзүүлэлтээр маш дээгүүр байрыг эзэлдэг сургууль юм. За тэгээ энэ сургуульд суралцж байгаа оюутнуудын хувьд зөвхөн академик боловсрол эзэмшихээс гадна маш олон төрлийн үндэстэн ястан сурдаг тул бас тэдгээр улс үндэстний соёл иргэншлийг давхар мэдэх боломжтой. За яг одоо миний харуулж байгаа хэсэг бол сургуулийн хоолны газар. Олон төрлийн үндэстэн сурдаг гэдэг утгаараа маш олон төрлийн менютой цагаан хоол болон Япон, Солонгос гээд яг тухайн улсын үндэстэн зориулсан олон төрлийн хоолны сонголтууд байгаа нь маш их таалагдсан. Суралцагч оюутнуудыг мөн бүхэл талаар нь дэмждэг. За оюутнууд өөрсдийн бизнес эхлүүлэх тохиолдолд сургуулиас мөн дэмжлэг тусалцаа үзүүлдэг. Оюутнуудын хувьд чөлөө цагаан өнгөрөх маш олон газруудтай, газрын теннисний талбай, бильярд, усан сан, social networking хийх газрууд гээд олон газрууд байгаа нь бас үнэхээр гоё. Сургууль болон өөрийн гэсэн тусгай байгууламжуудтай. За энэхүү кампус туураараа би та бүхэнд энэ сургуулийн онцлог, хичээл, анги, хөтөлбөрүүдийн талаар илүү танилцуулъя гэж бодсон. Одоо та бүхэндээ хуулийн сургуулийн танилцуулъя. За одоо миний та бүхэндээ үзүүлж байгаа анги бол онол дээр үзсэн зүйлээ практик дээр хэрэгжүүлдэг анги. Яг энэ ангитай ижилхэн том болон жижиг гээд 4-5 ангиуд байсан. За тэгээ энэ ангитай хичээл орж бэлтгэлээ хийхдээ заавал цаг захиалж урьдчилан мэдэгдчихэж ордог. Хараа манайхаа би ингээ хуулийн сургуульд нараад ирлээ. Тэгсэн чинь дахиад ийм одоо шүүх хурал болдог ийм танилимтай байна. Практис хийд юм байна. Яагаад гэхээр одоо яг жинхэнэ амьдрал дээр гараад одоо хууль хэрхэн яаж явдгийг те одоо ямар өрөөнд ямар процесстой яаж явдгийг ингээд сургууль сурж байхад нь харуулчихсан юм байна. Яагаад гэхээр ажлын байран дээр гараад ямарваа нэгэн паник ч юм уу те авахгүй одоо байлгахаар бүр ингээд одоо жинхэнэ бодит орчныг ингээд хүмүүстэй оюутнуудтай бүрдүүлж өгд юм байна. Вау, үнэхээр cool. Hi Hannah, how are you? Сайн уу Хана, өдрийн мэнд. Could you please provide Та манай үзэгчдэд зориулаад сургуулийн зүгээс санал болгож байгаа тусгай курс ангиудын талаар мэдээлэл өгөөч. any available
scholarship. За мөн одоо олгогдож байгаа тэтгэлгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. За яг одоогийн байдлаар оюутнуудын дунд хамгийн эрэлттэй байгаа мэргэжлүүд бол бакалаврын хуулийн анги, за мөн бакалаврын архитектур болон мастрын ангиудаас имчилгээний чиглэл болон барилгын ангиуд илүү эрэлттэй байгаа. And then all of those courses. Эдгээр ангиудын хувьд олон улсын суралцагч оюутнуудтай зориулаад тэтгэлэг зарласан байгаа. За бакалаврын сургалтын хувьд болохоор 50 хүртэлх хувийн тэтгэлэг зарласан. За мастрын сургалтын хувьд болохоор 25 хүртэлх хувийн тэтгэлэг зарласан байгаа. Okay, that's good. So, Yeah. what about the requirements? Бакалаврт суралцахыг хүссэн оюутнуудын хувьд шаардлага нь ямар байгаа вэ? Англи хэлний мэдлэгээ. За шаардлагатай материалын хувьд болохоор бүрэн дунд боловсролын гэрчлэгээ болон төгсөлтийн оноо шаардлагатай. За энэ нь болохоор Австралид болон Хилийн гадна сурсан бүх оюутнуудын хувьд хамааралтай. They can get Австралид 12 жилээ төгссөн оюутнуудын хувьд болохоор IB score-ийн оноо шаардлагатай. За өмнөөс хамаарч бол тэтгэлэг хэдэн хувь авах нь бол бас яригдана. За би чамд энэтэй холбоотой дэлгэрэнгүй бүх мэдээллийг бол имэйлээр явуулъя. Also, Hannah, could you please give me Бидэнд мөн фаундейшн хөтөлбөрийн талаарх мэдээлэл өгөөч. Хэрвээ оюутан маань Хилийн гадна төгссөн бол байх ёстой талаарх мэдээллийг. So if in graduate За Хилийн гадна сурч төгссөн болон яг Австрали дотроо сурч төгссөн оюутнуудын хувьд магадгүй оноо нь хүрэхгүй байгаа тохиолдолд фаундейшн хөтөлбөрт хамрагдах боломжтой. So we have already Бидний зүгээс санал болгож байгаа маш олон төрлийн фаундейшн хөтөлбөрүүд байгаа. За яг тухайн оюутан маань ямар чиглэлээр сурахаас хамаарч ангиудад хуваагдана. or their academic За жишээ нь хуулийн чиглэлээр сурах оюутан байвал Diploma of Civil буюу энэ ангид сурах боломжтой. Тэгэхээр оюутан маань ирээдүйд яг ямар чиглэлээр явахаас хамаарат бид нэр яг фаундейшн хөтөлбөрийг санал болгох боломжтой. Одоо би та бүхэнд архитектур болон дизайны сургуулийг танилцуулах гэж байна. За тэгээд суралцагч оюутнуудыг сурах бүхий л боломжоор нь хангадаг. Тэдэнд сурахад шаардлагатай материал, тоног төхөөрөмж бүх зүйлсийг бол сургууль цаанаас нь өгдөг. За мөн хичээлд шаардлагатай сурах бичгүүдийн 80-аас 90 орчим хувь номын сандаа байдаг болохоор сурагчид гаднаас нэмэлтээр ном сурагчийг худалдаж авах шаардлагагүй гэсэн. Оюутнуудын хувьд хичээл нь дууссан ч гэсэн шаардлагатай материал хэрэгтэй зүйлсээ ингээд ангидаа орхио явчихдаг юм билээ. За тэгээ хичээлийн бус цагаар хэдэн цагт ч хамаагүй эргээд ангидаа орж ирээд хичээл номоо хийх бүрэн боломжтой. Тэгээд өмнөх видеон дээр та бүхэндээ ногоон байгууламжийн талаар ярьж өгчөөсөн шүү дээ. Австралид юу ингээд ногоон байгууламжийг маш гоё шийддэг гээд. За тэгэнгүүтийн сургууль хараа. Өөрөө дотроо бүр юм гардентэй, ийм гоё үзэсгэлэнтэй. Вау. Стан нөгөө нүд баясаж сэтгэл сэргэн гэдэг нь л байна да. Үнэхээр гоё юм. Тэгээд оюутнууд нь одоо яг цайны цаг нь болцсон. Тэгээд ингээд цайндаа орцгоож юм. За тэгээд хүссэн газараа гоё номоо уншаад, хөгжмөө сонсоод та гоё амраад байж ирээч ингээд манайхтай танилцаач гэгээд боон сургуулаас минь урилга ирсэн. Тэгээд тэр урилга хүсэлтийн дагуу ирээд танилцаа явж байгаадаа бүр үнэхээр их баяртай. Тэгээд бид нарт яг энэ сургуулаа танилцуулаад явж байгаа хүний хувьд болохоор яг өөр сургууль хүүхдээ оруулсан юм байна. Тэгээд өөрөө яг энэ боондод ажиллаж эхлээд ерөн сургуулийнхаа талаар илүү ингээд мэдээлэлтэй болоод илүү одоо курс одоо хөтөлбөрийн талаар илүү танилцаж эхлээд хүүхдээ шууд боон сургууль руу оруулсан гинэ. За тэгэхээр бүр ажилчид нь өөрсдөө ингээд сургуулаараа бахархдаг ийм гоё хамт олонтой сургууль байна. За ингээд спортын сургуулийн танилцуулъя. Одоо бид спортын сургууль дээр явж байна. Тэгээд энд нь болохоор яг энэ сургуульд одоо сурж байгаа оюутнууд, багш нар, ажилчид, за мөн үе үеийн төгсөгчид одоо яг энэ спорт клубт нь аль явах боломжтой байд юм. Тэгээд үнэхээр гоё юм. За яг миний ард болохоор энэ хараа. Олимпийн сургуулиас төрсэн олимпийн медальтангууд. За энэ бол сургуулийн өөрийн эзэмшлийн усан сангийн талбай. Бонд их сургуулийнхаа дараагийнхын танилцуулах сургууль маань бол эрүүл мэндийн факультет. За миний хувьд яг кампус тур хийгээ явж байхад энийг сургууль гэхээс илүү бүр яг эмнэлгийн орчинд очсон юм шиг санагдсан.
Учир нь өвчтөнд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж хэрэгслүүд энэ сургуульд байсан. За тэгээ сургуулийн хамгийн гоё юм нь онол дээр үзсэн бүх зүйлсээ практик дээр туршиж үзэх боломжоор нь хангадаг нь бол маш их таалагдсан. Сургуулийнхаа би нөгөө practice хийдэг ангид нь танхимд нь ороод ирчээд байж гэн. За энэ ч ерөн бол одоо нөгөө лекчуртаа үзсэн зүйлсүүдийгээ practice болгоод одоо хэрхэн өвчтөе хүнийг яаж асрах уу, за ямар тусламж үзүүлэх үү, за саяны миний үзүүлсэн 0-д одоо жишээ нь одоо хэрхэн яаж асрах уу гэдэг одоо бүх одоо практикийг үзүүлдэг энэ өрөө байна. За бүр үнэхээр гоё юм. За тэгээд өвчтөе хүнийг энэ орон дээр одоо эмчилгээнийхээ орон дээр хэвтүүлээд те жишээ нь одоо нөгөө өөрөө ингээд бицс чадахгүй тийм асуудалтай хүмүүсийн хэрхэн одоо найпи буюу эмчилгээний памперс хэлэгт хэрэгэлдэг зүйлсүүдийг солих уу гэдэг талаар хичээлийн хүртэл орд юм байна. Одоо өвчтнийгээ хэрхэн өвдгөхгүй мөн одоо сэтгэл зүгийн хямраахгүйгээр хэрхэн яаж туслах уу гэдэг талаар хичээлүүд орд юм байна. Вау, бүр үнэхээр гоё юм. За одоо миний энэ хойно харуулж байгаагаар хүртэл одоо өвчтөе үнийг хэрхэн босгох уу, одоо эм тангийн нөхдөд яах уу, хоол унд идэвхтэй яах уу гэдэг талаарх одоо тэр яг хүнийг сургах талаараа бол өстой айгуу гоё төгсөлттэй гоё сургууль. Ингээд би бонд сургуулийнхаа нэг гоё ангид нь ороод ирсэн байна. Энэ ямар анги вэ гэхээр та нартай харуулъя. За амар хөөрхөн. Тэгээд энэ яг ямар учиртай анги вэ гэхээр за сүүлийн үед болохоор тусгай хэрэгцээд хүүхдүүд маш их төрж байгаа. За тийм төрлийн хэрэгцээ шаардлагатай хүүхдүүд бас маш их нэмэгдэж байгаа гэдэг утгаараа тэр хүүхдүүдэд зориулсан анги юм байна. Тийм хүүхдүүдэд одоо хэрхэн яаж одоо эрүүл мэндийн эмчилгээ, сувилгаа үзүүлэх хүүхдүүдтэй багаас нь хэрхэн яаж ажиллах уу гэдгийг энэ сургууль маань заад юм байна. Бүр үнэхээр хөөрхөн. За тэгээд яг эмнэлэгт болон сургууль одоо анги танхимтай нийгэмд хаанч тийм хүүхдүүдийг ингээд асарч сувилахад шаардлагатай тэр мэдээллүүдийг бол өгд юм байна. Тэгээд хартаа ингээд бүр амар хөөрхөн бүх юмар ингээд төгжүүлээд өгсөн. За тэгээд хэрвээ та бүхэн одоо энэ эрүүл мэндийн чиглэлээр те бакалавр юм уу мастерт сурахыг хүсвэл одоо Bond University-ийн үе таалга нээлттэй байна шүү. За тэгээд би сая асуулаа энэ сургуульд одоо элсэж ороход шаардлага одоо юу байх вэ? Ялангуяа хэлний мэдлэгийн хувьд гэсэн. За эрүүл мэндийн чиглэлээр сурах гэж байгаа хүмүүсийн хувьд IELTS 7. За тэгээд мөн PT-г олж зөвшөөрдөг юм байна. PT болохоор 65-аас дээш тохиолдолд та энэ хүү сургуульд одоо элсэж орох боломжтой юм байна. Манайхан хэрвээ Bond сургуульд сурахыг хүсвэл үе таалга нээлттэй байна. Энэ тэгтээ зөвхөн манайхаа терапи буюу одоо эрүүл мэндийн чиглэлээр сурах хүсэлтэй хүмүүст зориулсан курс ангихан талаар мэдээлэл өгж байгаа шүү. За энэ байгууламж бол сургуулийн ажилчид болон оюутнуудын татвар байр. За ингээд энэхүү сургуульд суралцахыг хүсвэл мөн сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай чатаар болон энэ дугаараар холбогдож олно шүү. Ингээд видеото маань хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.